хөгжтэй стандарт хэмжээл 100 газрын стандарттай цаг ярьцлагын нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийнхаа дугаараар бид дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан Бат Элгэрийг оролцуулж байгаамаа. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэд хүргэе. Тэгэхээр удахгүй тохиох дэлхийн стандартын өдөр болох гэж байна. Энэ жилийн өрөө бол стандарттай хамт их дэлхийгээ хамгаалах гэсэн үрээнд ор тэмдэглэж байгаа. Тэгэхээр энэ үрээ байгаль орчноо стандартлаар аврыг гэсэн шууд одоо харагдаж байгаа. Таны бодлоор энэ жилийн дэлхийн стандартын өдөр нь стандарттай хамт их дэлхийгээ аврыг гэсэн уреандаар болж байгаа нь маш их онцлог гэж бодож байна. Яг гэхээр дэлхийн одоо улс орнууд өргөжинд хэлж хөгжснөөрөө үйлдвэржилт маш эрчимтэй хөгжиж, хүн амын өсөлт нэмэгдэж, хүлэмжийн одоо ялгарл нэмэгдэж, тээврийн хэрэгслийн одоо тоо ихснээрээ орчны бохирдлыг одоо үүсгэх гол шалтгаан болж байдаг. Гэтэл орчны бохирдол нэмэгдснээрээ хүн амын дунд бол орчны бохирдлоос шалтгаалах одоо өөрчлөлт нэмэгдэх хандлага их байдаг. Иймээс одоо хүлэмжийн хийг бууруулах, тээврийн хэрэгслээс ялгарх одоо хорт утааг багасгахын тулд энэ чиглэлээр байгаль орчинтой холбоотой стандарт бол баталж одоо мөрдлөг болгон ажиллаж байгууллага аж ахуйн нэгжүүд бол өдөр тутмын үйл ажиллагаанд үнийг хэрэгжүүлдэг. Ингэснээрээ бол бид их дэлхийгээ одоо хамгаалах үйлсэд их том хувь нэмэр оруулж байгаа гэсэн үг ээ. Харин орчны эрүүл мэндтэй холбоотойгоор бол нийт манай улсад 200 гаруй стандарт батлагдсан байдаг. Энэ жишээлх юм бол одоо автомашинаас салгарах хортой утаанд агуулгадах химийн бодисын одоо зөвшөөрөх хэмжээ мөн хөрсийг бохирдуулагч элементийн одоо зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоосон стандарт байна. Мөн агаарын чанарыг одоо ямар байх вэ? Агаарт байх хортой одоо нэгдлийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоосон ийм стандартууд байдаг. Эдгээр олон стандартуудыг аж ахуй нэгж одоо албан байгууллагад өдөр тутмын ажилдаа мөрдөг болгоно хэрэгжүүлснээр бид бол их дэлхийгээ одоо аврах бүрэн боломжтой гэж бодож байна. Та стандарт хэмжээний газрын нэрдэх одоо байгаль орчны стандартын техникийн хорооны гишүүнээр олон жил ажилласан. Яг одоо стандарт боловсруулах, шүүлт хийх, хянах үйл ажиллагаа мөн техникийн хорооны хуралд оролцох зэрэг таны үндсэн ажлын хажуугаар хийгддэг ажил байгаа шүү дээ. Тэгэхээр та үүнд хэр цаг заваа зарцуулж байна? Таны үндсэн ажилд одоо ачаал нэмдэггүй. Ер нь стандартыг боловсруулах, хянах, хэлэлцүүлж одоо санал өгөх гэдэг бол нэлээд цаг зарцуулах шаардлагатай байдаг боловч миний хувьд гэх юм бол одоо яг нь эрүүл мэнд байгаль орчны чиглэлээр эрдэмийн ажиллагаа хийсэн байдаг болохоор стандартын техникийн хорооны гишүүнээр ажиллаад дээр стандартуудыг уншиж хянахад миний үндсэн ажил ямар нэгэн байдлаар ачаалал бол болдоггүй. Харин энэ стандартыг боловсруулахад олон улсын стандартыг зарим нь одоо орчуулж Монгол орны нутаг дэвсгэр дээр одоо нөхцөл байдалд нь тохируулна ингэж боловсруулж гарахад нэлээд ур чадвар үүнээс гадна гадаад хэлний мэдлэг шаарддаг үүнийг ингэж орчуулна стандарт боловсруулсан байхад тэр стандартыг бид одоо хянаж санал өгөхөд бол шинэ цаг хугацаа зарцуулах шаардлагатай байдаг чиглэлээ гэсэн ажлын одоо цагийг маш зөв хуваарлаад ялангуяа оройн цагаар ч юм уу эсвэл одоо амралтын өдрүүдээр кофе уух зураа стандартаа бүгдийг уншаад саналаа бичих ямар нэгэн байдлаар миний үндсэн ажилд бол нөлөөлдөггүй. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчны эрүүл мэнд хор судлалын эрүүл эрдэм шинжилгээний ажилтны хувьд орчны эрүүл ахуйтай холбоотой стандартын хэрэгжил мөн Улаанбаатар хотын орчмын агаар хөрсний бохирдол одоо байнга яригддаг шүү дээ. Тэгэхээр энэ ямар хэмжээнд байна вэ таны бодлоор? Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол бол стандартад заасан хэмжээнээс илүү их одоо бохирдолтой байна гэсэн судалгааны үр дүн гарсан байдаг. Гэтэл энэ агаарын чанартай холбоотой хөрсний бохирдол
ажилтнуудтай холбоотой маш олон стандартууд байдаг. Эдгээр стандартыг одоо мөрдлөг болгоод ажиллахад өрсөнд байх одоо хортой элементийг зохиох хэмжээнд нь одоо барьж байх хэрвээ тэр хэмжээнээс нь хэтэрсэн тохиолдолд ямар нэгэн арга хэмжээ авч тэр бохирдлыг бууруулах, саармжуулах ч юм уу агаарын одоо чанарыг сайжруулахын тулд автомашинаас алгарч байгаа хортой утааг багасгах, тээврийн хэрэгслийг одоо дугаарыг нь хязгаарлах ч юм уу эсвэл одоо сайжруулсан түш ашиглах зэргээр энэ бүхэнтэй холбоотой маш олон одоо ийм журам дүрм стандартууд байдаг. Эдгээр стандартыг бид нэр баримталж ажилласнараа бол орчны бохирдлыг одоо бууруулах, цэвэр эрүүл орчинд амьдрах одоо нөхцөлийг бүрдүүлэх ийм боломж үнэхээр бүрэн хангалттай байдаг. Ингэснээрээ бол бид нэр өнөөдөр одоо үнэхээр энэ стандарттай хамтар их дэлхийгээ бол хамгаалах бүрэн боломжтой байдаг. Ялангуяа эрүүл ахуйн тухай хуулинд ундны ус мөн суурьшлийн бүсийн одоо хөрс бол эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой. Мөн энэ эрүүл ахуйн тухай хуулинд бол хүн амын амьдарч буй орчны агаар нь одоо ямар нэгэн байдлаар хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй байх ёстой гэсэн заалтууд байдаг. Гэтэл эдгээр хуулийн заалттай холбоотойгоор олон стандарт боловсруулж гаргасан байдаг. Энэ стандартыг өнөөдөр мөрдлөг болгож ажиллахын тулд одоо холбогдох байгууллагууд манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь олон нийтэд зориулсан мэдээлэл, сургалт, сурталчилгааг бол зохион байгуулдаг. Ингэж сургалт, сурталчилгааг зохион байгуулж одоо хувь хүн бүр иргэн бүрт энэ мэдээлэл хүргэснээр бид бол одоо тухайн орчинд эрүүл мөн орчны бохирдолгүй тав тухтай амьдрах нөхцөлийг бий болгож чаддаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр орчны одоо эрүүл ахуйтай холбоотой стандартын хэрэгжилт бол сайн байна гэж бол ойлгож байна. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид яг орчны эрүүл ахуй стандарттай холбоотой мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Дараагийнхаа дугаараар байгаль орчны стандарттай холбоотой мэдээллийг илүү дэлгэрэнгүй хүргэх болно. Стандартны техникийн хорооны гишүүний хувьд удахгүй тохиох дэлхийн стандартын өдрийн мэндийг одоо нийт стандарттай дэвшүүлнэ гэж танаас хүсэж байна. Гэт удахгүй болох одоо дэлхийн стандартын өдрийг тохиолдуулна. Стандарт хэмжилт зүүн газрын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Ярилцсанд маш их баярлалаа. Баярлалаа, танд ч гэсэн баярлалаа. За баяртай үзэгчдээ.